За энэ өдрийн мэнд бүгдээрээ хамтдаа чимээгүй цагийг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв болохоор бусдын хэрэгцээг хангагдах хүртэл төвчээртэй байх нь гэж сэдэв байна. Библийн ишлэл нь Ром 5:8. Гэтэл бидний нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан юм гэж. Хамтдаа залбираад эхэлцгээе. Эзэн минь энэ өдрийн төлөө таньда талархаж байна. Тэгээд би таны үгнээс суралцахаар таны өмнө ирж байна. Тэгээд ариун сүнсээ бидний дээр үж бидний үгийг уншиж байх үед таны илчлэлд ойлголт байх болтугай бид нэр бас таны үгийг амьдралдаа хэрэгжүүлэх хүсэж байна. Тэгээд энд хамтаагаарай. Амен. Бид робот биш хүнийг дасгалжуулдаг. Тамирчин бүрд хангагдах хэрэгцээнүүд эдгэрэх хэрэгтэй шарах гэж бий. Бид тамирчдад бидний төлөө зүтгэж байгаа зүгээр л нэг тоглогчд гэж хандахын оронд тэдэнд санаа тавьж байгаа гэдгээ мэдүүлэх үед тэд эергээр ханддаг. Ахлах дасгалжуулагчдын хувьд заримдаа тамирчдад ойртоход хэцүү байдаг. Бид олон нөхцөлд ширүүн байх ёстой байдаг бөгөөд хэдийгээр бид сонголтондоо итгэлтэй байж хамгийн зөв шийдвэр гаргасан гэдэгтээ баттай байсан ч гаргасан шийдвэрт маань тамирчин бүр дуртай байдаггүй. Ийм маягийн дарамтыг зөөлрүүлэх нэг арга бол туслах дасгалжуулагчтайгаа хамтрах байдаг. Тамирчид ахлах дасгалжуулагчид хандмааргүй үедээ очиж болох өөр хүн байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Тамирчдын гүйцэтгэл ямар байгаагаас үл хамааран тэднийг анхаарч халамжлах нь дасгалжуулагчийн ажил юм. Бидний түүнтэй харилцах харилцаагаар дамжуулан энэхүү арга замыг Бурхан харуулсан. Бурханы нэгүсэл нь бидний нүгэл байдлыг халахалдаг бөгөөд бид үүнийг хүртэх зохисгүй ч тэр хүүгээрээ мөн хүүгийнхээ ажлаар дамжуулан нэгүслээ бидэнд өгсөн юм. Бид бол Бурханы нэгүслээр бий болсон бөгөөд түүнээс ангид хийсэн ямар нэг зүйлээс болсон юм бишээ. Бид гэмт мөн чанартайгаа уялдуулан Бурханы сайн сайхан чанарын талаар бодох үед гайхшрал бидэнд төрнө. Бурхан бидэнд яагаад ийм сайн юм бэ? Бид төрөлхийн хайртан учраас бус харин хайрын Бурхан учраас бидэнд сайнаар ханддаг юм. Тиймээс бидний нүгэл алдаанаас минь болж орхихгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Үр дүнд нь бид өөрсдийн хэм хэмжээнд хүрдэггүй хүмүүсийг ч хайрлаж амьдраасаа гэж Бурхан хүсдэг. Тамирчид талбай дээр алдах үед бид тэдэнд хайраар хандах боломж гарч байна гэсэн үг. Алдах үед сайшаалын үг сонсно гэдэг агуу ивэл бөгөөд бурууг засаж залруулах үед ч хэрв хайр байвал урмын үгийг хэлж чадах л болно. Тамирчиддаа хүн гэдэг үүднээс хандан Христийн хэв маягаар амьдрдаггүй тэр хүмүүст Бурханы хайрыг харуулахыг тэр биднээс хүсдэг юм. Тамирчид талбай дээр алдаа гаргахад тэдэнд түүний хайрыг харуулах том боломж бидэнд олддог. Бүтлгүүдэх үедээ магтаал сонсох нь гайхалтай ивэл бөгөөд хайр нь буруугаа засах урмын үг болж өгдөг. Бид тамирчдаа хүн гэдэг үүднээс нь урамшуулснаар Христийн хайрыг харуулж байдаг. Өнгөрсөнд болсон том алдааныхаа талаар бодоод Бурханы уучлал болон төвчээртэй байдалд талархаарай. Манд үргэлжлүүлээд дуулал 84-ийн 11-р эшлэл. Учир нь эзэн Бурхан нар бөгөөд бамбай юм. Эзэн нэгүсэл ба алдрыг өгдөг. Тэгээ шулуун шударгаар явагчдаас ямар ч сайныг нуун дардаггүй. Даниэл 9:9 10 дахь эшлэл. Бид түүний эсрэг тэрсэлсэн боловч инрэл уучлал нь Бурхан эзэн маань бий. Бурхан өөрийн зарцнаар иш үзүүлэгчдээр дамжуулан өмнө маань тогтоож өгсөн хууль заавраар бид алхсангүй. Эзэн Бурханыхаа дуу хоолойг бид дагсангүй. Иохан 21:15. Тэднийг өглөөний хоол идэж дуусгаж Есүс Симон Петрт "Иохны Симоно, чи намайг эднээс илүү хайрладгүй" гэж асуухад тэр "Тийм ээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түүнд хоргонуудыг минь хийжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаага түүнд "Иохны Симоно, чи намайг хайрладгүй" гэхэд тэр түүнд "Тийм ээ эзэн, танд хайртайг минь та мэднэ" гэв. Есүс түүнд "Хондийг маань хариул" гэлээ. Есүс түүнд 3 дахь удаага "Иохны Симоно, чи намайг хайрладгүй" гэв. Чи намайг хайрладаг уу гэж тэрээр 3-таа асуусан учраас Петр гуниглав. Тэр "Эзэн, та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь
та мэднэ гэв. Есүс түүнд "Хоньныг минь тэжээ. Үнэнээр би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөгтөө чи гараа сунган өөр хүн чамайг бүсэлж чиний хүсээгүй газар чамайг аваачих болно" гэж айлдав. Петр ямар үхлээр Бурхныг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт "Намайг даг" гэлээ. 1-р Петр 2:9-10. Харин та нар сонгогдсон угсаа хаан дахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан түүний хүчрхэг үйлдэлийг та нар тунхаглах юм. Та нар урд нь ард түмэнч биш байсан бол одоо Бурхны ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртжээ. Амен. Бурхан ивэг холтгой. Тэгэд эзний үг та нарыг удирдан чиглүүлэх холтгой.